ганцын цаасан дээр цагаан дээр хараар бичсэн юм а ингээл энд буруу байна гэхээр тэндээс зүв байна гэл. Энэ бол юу ч биш юм бэ лээ. Зүгээр өөдөөс хараад худлаа яриад байт юм лээ. Ер нь ямар ч ерөнхий сайд сангийн сайд байгаад нэмэргүй мэн гэж ойлгож. Одоо энэ хоёр сайдын өчигдөр нэмэгдсэн өртгийн албан дотрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан энэний хэрэгжих хугацааг хойшлуулах, байхгүй болгох асуудал ярьж байхдаа та тайлбар хэлж илээ. 500 мянган төгрөг хүртэл худалдаа авалт хийх юм бол 100% буцаа олгох чийдний нөөтийн тэрнээс дээш байх юм бол 50% ингэ шатлсан байдлаар буцааж олгоё гэдэг өөрөөр хэлэх юм бол иргэдэн жоохон орлого нь жоохон нэмэгдээд өөрөөр хэлбэл бас нэг бизнес хийж байгаа хүмүүс орлоготой болъё гэдэг боломжийг хааж байгаа. Энийхээ шалтгааныг юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр төсөв 1.8 их найдаар тасарна. Төсөв дийлэхгүй. Бидний орлого хэцүүднэ гэдэг. Тэгээ зарлагын ярихаар өөдөөс урсгал зардал буюу багш эмчнэрийн чинь цалин тэтгэврч яах юм бэ гэдэг. Бүхэл сангийн сайд, бүхэл ерөнхий сайд нар өөдөөс ийм ярьдаг. Яг нэг кинон дээр хүүхдийн барьцаанд авчаад аятайхан байхгүй л хүүхд чи өвдөн шүү гэж байгаа юм шиг. Энэ Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2026 он санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ барилга байгууламжийн жагсаалт ийм зузаан. Нийт 11 их найд төгрөгийн төсөл арга хэмжээ бичсэн. 26 онд 3 их найд зүгээр барилга барих гэж байгаа. Байшин, юуны байшин гэж иргэдэд мэдээлэл өгөх байшин. Нөгөө оюун эрдэнэ барьсан их хурлын нэмэлт санхүүжилт. Соёл урлагийн байгууламж. Гандангийн дэнжийн зураг төсөв. Шинэ хар урам. Бизнес инкубатор. Бяцлаг цагаан эдээний үйлдвэр. Бид нэр айлан болвол орлого харж агаад зарлага харж агаад үнэхээр орлого хэцүү бид нар байх юм бол яадгүй. Тансаглаа болий, зугаалгаа болий, элдв хэрэглээгээ болийгээд хүүхдээ хоолтой байлгахыг нэгдүгürt үздэг. Одоо бид нар болохоор байшингаа барий, барилгаа барий, энэ тэнд очиж тууз хайчлаа. Хүмүүс мөнгөтэй байх нь яах вэ гэдэг сонголт хийж штэ айлаар бол бид нар чи айл юм байгаа үсттэй. Урсгал зардал нэмэгдээд байгаагийн шалтгаан нь цалин дэвтгүүр нэмэх шаардлага үүсэж байгаа шалтгаан ч инфляц чинь төгрөгийн аншийн сулрал чинь. Сангийн яам Монгол банк энэ яг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа үнэн штэ. Эрхлээд байгаа юм уу монголчууд? Цалингаа нэмүүлээгээ зүгээр хөлөөж суугаад байгаа юм. Амьдралд нь хүрэхгүй байж тээ та нар энийг бүр харахгүй байгаа юм уу? Тэгэд энийг олж харахгүй байгаа юм уу гэдэг дээр бүр гайхаад байхгүй юу? Одоо тэгэхээр та өөдөөс ингээд иргэдийн нуруунд дээр байгаа ачааг хөнгөлё гэд ярихаар попрод байна гэдэг ах юм. Би энэ бүгийг бүр гайхаад байна. Энэ одоо зээлээс зээлэнд амьдрдаг ус одоо зээл нь олдгоо болчих юм үнэн штэ. Одоо та зүгээр захын тааралцсан хогийн саваа асгаад үз, хөмрөөд үз. Тэнд юу байгаа гэж хуучин бол янз янзын хүмүүсийн одоо хоол хүнс эсэн булсын чихэр жимсэх юм гардаг байсан бол одоо бол байхгүй. Хүнсний дэлгүүрүүдийн борлуулалт ямар болсон? Хоолны газруудын борлуулалт ямар болсон? Бид нар мөнгөгүй болчиход байгаа нь үнэн байхгүй, амьдрч чадахгүй болчиход байна шүү дээ. Тэгээ энийг ярихаар өөдөөс попрод гэж яриад байдаг. Энэ төр чи яах гэж байд юм бэ? Байшин барилга барих гэж байд юм уу? Мэдээллийн төв барих гэж байд юм уу? Иргэдийн амжиргааг нь доктортой авч явъя, эрүүл аюулгүй амьдруулъя гэж төр байгаа шүү дээ. Тэгээ тэрийг нь хийгээд өгчөөч ихэр өөдөөс нь за тэгэх юм бол та нарын тэтгэвэр чинь нэмэгдэхгүй шүү. Цалин ч хасагдаж шүү. Одоо манай сангийн яамныхан хараад одоо бодж л мэдж л байгаа өөргөө амт буруу байхгүй шүү. Хэдий их хурлын гишүүд баахан одоо ингэ яамд одоо санал аваад сууж байгаа. Баахан тууз хайшлах, баахан байшин. Ямар нэгэн байдлаар нэг тууз хайшилж сонгуулийн PR хийдэг. Тэрнийхээ баахан жагсаалтыг оруулж ирээ. За энийг оруулж өгөө шахаа суудаг. Тэрийг нь хийгээл сууж байгаа. Тэгээ их хурлын гишүүд бас хэлмээр байгаа. Одоо ингэж янз янзын юу ч хамаагүй юмны тууз хайчилж PR-даг цаг өнгөрсөн шүү. Очоод тууз хайшлаа зөксөхөр иргэд нь хэлнэ шүү. Хөөе. Амьдрах аргагүй чи одоо юу игээ яваад байгаа юм бэ? Үнэхээр аргагүй шүү. Одоо яах юм? 26 оны төсөвтөө тодтол хийгээд энэ 3 их найдын энэ газарт болох гэж байгаа мөнгөө жоохоо хэмнээд энэ иргэдээ жоохоо мөнгөжүүлэхгүй мүү? 3 их найд 11 их найдаар төсөөлж орж ирээд тэгээ нөгөө нэг засгийн газар нь яг бас бодсон байна л да өмнөх засгийн газар бодж жагаад хассан байна. Та 26 оны батлагдсан төсөө яриад байна тийм үү? За одоо бид 27 оны төсвийн хүрээ
орлого зарлагын гол үзүүлэлтүүдээ л ярьж байна шүү дээ. 27 онд шинээр нэг ч хөрөнгө оруулалт байхгүй. Тийм төсвийн орлого байхгүй. Нийт 3.6 их найдын дамжсан хөрөнгө оруулалтууд байгаа. Энэ улсын хурал баталсан л одоо хөрөнгө оруулалт шүү дээ. Үүнээс 2.2-ыг санхүүжүүлэх болцоо байгаа. Шинээр хөрөнгө оруулалт байхгүй, урсгал зардал, цалин тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл өндөр гарч байгаа тул энийг л бид нар санхүүжүүлнэ. За энэ санхүүжүүлэх орон зай гарахын тулд бид нар гадаад зээлийн ашиглалтаас том төслүүдээ гаргаад гадаад зээлэр бусад салбарын эрүүл мэнд, боловсрол, орон нутгийн дэд бүтцийн эрчим хүчний төслүүдэд явуулъя гэдэг л хуулийн төсөл өргөн барьсан шүү дээ. Таны ярьж байгаа нөөтийн асуудал бол нөөтийн буцаалт өнөөдөр 20% байгаа. Үүнийг 50% болгох хууль одоо энэ намраас хэрэгжиж байгаа. Ингээд хэрэгжснээр төсөвд орох орлого 1.8 их найдаар дутах нэ. Буюу худалдан авалт хийж байгаа иргэдэд үлдэн гэсэн үг. 1.8 их найдын дутагдал төсөвд орлого дутаад ирэхээр нөгөө нэмэх ёстой 4 их найдын багш эмчнэрийн цалинт чинь хүрэлцгээ үлээд ирж байгаа. Тэгэхээр бидний асуудал бол урсгал зардлаа буюу цалин тэтгэврийнхаа нийгмийн асуудлыг шийдэхин тулд нөөтийг хойшлуулъя л гэж. Таны 500 тэр босго нөгөө нөөтөд шилүүлэгдэх хэмжээ чинь бол татврын багц хууль буюу тусдаа явж байгаа хуулийн асуудал байгаа. Тэрийг сангийн яам хариулах ийм учир шалтгаантай хууль юм аа гэдэг. Төсвийн хүрээтэй өргөн барьсан хууль бол нөөтийн хуулийг үйлчлэгийг хойшлуулах асуудал байхгүй. Хоёр өөр юм байгаа шүү. За яг хөө энэ хоёр сайдыг ойлгож байна. Тэгэд энэ орж ирсэн юм байна. Нэг юм асуудлаа нэг үрээд гарна гэдэг. Ямар бид нэр анхны сайдаа харж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Бүгдээрээ тэгэл нэг хариулал гарыг л боддог ш. Би зүгээр яг хөө эрүүл ухаантай хэдүүлээ нэг айл гэж өөрсдөө бодоод шийдлэхгүй бол одоо та ингээл аргалал танд нэг бас хуурагдаад байдаг цаг бас өнгөрцөн штэ хүмүүсийн хувьд. Одоо юм чи ингэж штэ. Тоог чи хэлж штэ. Шинэ хөрөнгө оруулалт 27 онд байхгүй. 26 онд санхүүжүүлээд оруулж байгаа энэ 3 их найд төгрөгөөр хийцэн төслүүд чинь 27 онд шинэ биш болчихно. Тий. Тэгээ яага хуураад байгаа юм бэ? Энд чинь шинэ биш болчихно. Энэ мөнгөө бид нэр хэмнэж чадах юм бол наад асуудал шийдэж болж гин гэдэг чинь энэ мөнгө болж яах гээд байгаа юм бэ? Та энэ юунуудыг харалтаа энэ одоо энийг одоо харуулаад би танд ч биш. Ер нь гишүүддээ л хэлмээр байгаа. Ингэж ийм юм одоо болчмоор л Монгол улсыг яг үнэндээ гишүүд нь хорлож байгаа. Үүнэ шүү. Энэ тойрог дээр очиод ямар нэг юм байгуулж нэг туу цаашил зураг авах болтго. Энэ бол PR байха болцсон. Одоо би энд бүгдэнд хэлмээр санагдчих. Яг үнэндээ авж байгаа тэтгэвэр цалин тэр нь амьдралд нь хүрэхгүй ажил олдохгүй байгаа үед та дэрэгд нь очиод усан бассейны туу цаашлаа зогсож ивэл чулуу шидэх хэрэгтэй. Тэр мөнгөөр нь төсвийн орлого тасар гэдэг төсвийн орлогын төлөө бид нэр амьдраад байгаа юм уу? Сүүлдээ энэ байрлал нь бүр ийм болчихлоо шүү дээ. Төрийг байлгахын төлөө иргэд нь ажил хийдэг. Төрийг ямар нэгэн юмны туу цаашлуулахын төлөө иргэд нь татвар төлдөг. Ийм болчихлоо шүү дээ. Одоо манай сангийн яамныхан бүгд толгойд өгч шүү дээ. Ядарч байгаа шүү дээ наад хүмүүс чинь бас Монгол улстай хайртай байгаа шүү дээ. Наад хүмүүс чинь бас хамаатан садаа ахтуу нөхдөд шүү дээ. Бүгднгийнх нь амьдрал хэцүү болж байгаа. Тэгээ ажил дээр ирээд хэдэн гишүүдийн шахаас түлхээсийг ингээл ажилтай байхын тулд биелүүлээл байж харамсалтай байна. Яг энэ дээр цантайг санал нийлээд байна. Засаг тооцоолоо төсвийн хүрээндээ багтаад төсвөө өргөн барьсан. Одоо жишээлбэл одоо таны ярьж шүүмжилж байгаа төсөв дээр 2.4 их найдын 150 төсөл хөтөлбөрийг их хурлын гишүүд хэлцүүлэг явуулсан нэмсэн байгаа байхгүй. За энэ чи одоо үргэлжлээд ороод ирнэ. Үргэлжлээд ороод ирэхэд бид нар 2.2 их найдын орон зай байна. Үргэлжлэх. За энэ дотор нөгөө нөөтийн буцаан олголтыг хэрвээ их хурл дэмжихгүй бол 1.8 их найдаар энэ хөрөнгө оруулалтууд хасагдана гэсэн үг. Нөөт талдаа 1.8 шилжээд 2.2 чинь 0.400 болоод үлдэнэ. Гэтэл тэр 400 тэр бүмийн цаан чинь энэ 2.2 их 3.6 их найдын санхүүж 2.2 их найдаар ч аж ахуй нэгжүүд зээлээ аваад ажиллаа хийгээ гүйцэтгээд барилга угсралт хөрөнгө оруулалтууд явцсан байгаа. Тэгэхээр ер нь цаашдаа одоо энэ хөгжлийн бодлого төлөлтийн хуулиар бас нэлээд төсвийн сахилга бат бодлогын асуудал хэрэгжилтийг хангах хуулиуд нэлээд наривчлаад ороод ирсэн. Одоо ингээ ер нь цаашдаа байнгаараа хилцүүлэг дээр дур зоргоор техникийн үндэслэхгүй, их усүргүй, үр ашиггүй энэ хэмжих
үр дүнгийн хэмжих нэг тодорхой бус юм төслүүд ер нь явах болцоо уламд багасж байгаа. Нэг үед бол бас ингээд төсөв чамбараад, бодлого чамбараад, хууль чамбараад бас ингээд зөксөрж ил байна.